хоёул хамт нэг тоглоом тоглоно. Таныг орос хэлтэй гэж сонссон. Да. Манай Ты будешь со мной говорить по-русски? Манай Late Night нэвтрүүлгийн нэг бас брэнд болсон тоглоом байгаа. Энэ Google Translate. Түүний хэсэг манай зочин тоглодог. За. Өмнө нь мандуул Испани хэл дээр тоглож ирсэн бол одоо алдраа орос хэл дээр тоглоно. Энд зүрц үгийг Google Translate ашиглаад орос руу хөргөцсөн байгаа. Та энийг оросоор уншаад Монгол ямар зүрц үг вэ гэдгийг таах хэрэгтэй. Яна. Ойлгомжтой тийм ээ? За. Игний зүрц үг. Благотворитель пуст для себя. Ёо, ямар амар орчуулсан би те. Сайхан бүхнийг өөртөө зориул гэж байгаа бол пуст. Яаж арга благотворитель пуст для себя. Ямар юу юм. Благотворитель гэдэг үг нь яаж юу яц юм болоо? Пуст. За хариултыг авъя. 3. Энэ арда пуст гэдэг чинь юм байна шүү дээ. Тэ ер нь бол хоосон гэсэн үг л дээ. Тэгээ өөртөө гэж байгаа байхгүй юу? Тэгээ благотворитель гэдэг чинь одоо амар юу болчиход байна л да. Би тийм. Би бууж өгөх үү? Хоосон өөртөө гэхээр юу гэсэн үг лээ? Хоосон бүхнийг өөртөө. За зөв хариултыг авъя. За. Өглөгч хүн өөртөө хоосон. Хідээж өглөгч хүн гэдгийг энэ благотворитель гэж орчуулахгүй байхаа. Би нэр яг өглөгч хүн гэдэг чинь Google Translate ингэж ажиллаж байгаа. Эхний зүрц ямар юм бэ? Би өөрөө бас орос хэлээр марчлаа яана. Хоёр дахь зүрц үг. Ударила меня гнев. Когда мы встретились снова, моя мама обернулась и эксплуатировала. За зөө ээжтэй зүрц үг чинь юу вэ? Энэ одоо энэ ингээд би яг үгчлэн орчуулж болох уу? За үгүй орчуулад үз. Энэ одоо ингэсэн байгаа байхгүй юу? Когда мы встретились снова гэж байгаа байхгүй юу? Дахин уулзахад тий? Дахин уулзахад миний ээж эргэж хараад заяа эргэж хараад эксплуатировала меня гэж байгаа байхгүй. Намайг тэрсэн л гэж байна. Тэгэхээр ээжтэй тийм байна тий. Эргэж уулзах ээжтэй байхад за зөв хариултыг хэлье. за эргээд уулзахад ээж сайхан, эргүүлж мүлчгэд хүзүү сайхан. Ингэж орчуулах уу? Би хизээж ойлгохгүй. Наад чи хизээж минь надад орж ирэхгүй байна. Гэхдээ манай Google Translate амар л да. За гурав дахь зүрц үг. Хүүхдийг шүүмжлэх та нар настаа таалцаж зөө. За хүүхдийг шүүмлэх биш нь. Уйлж байгаа хүүхэд биш үү те? Чанга. Юу штэ? Уйлхаас өмнө юу гэдэг? Уйлах хүүхэд өмнө урд өдрөө ядуулаа. Баярын зүг тана. Миний нэг тарих ингээ хоёр тал. Нэг нь Орос Монгол болсон ч. Уйл хүүхдийн дууд урд өдрөө умалцсан да. Яг тэрийг л хэлэх гэж да. За ойлгосон мэт барах. Тий. За сүүлээс хоёр дахь зүрц үг. Эн чинь ямар. За ингэж юм заяа. Би магшлаад орчуулъя заяа. За. Хүзүү дагуулчихгүй гэж байгаа юм доо. Хүзүү. Тэгүн гол привкус мясны махны амттай гэж байгаа байхгүй юу? Жених имеет сильный гэдэг чинь хүргэн Одоо баг ороод ирж байгаа. Хүргэн хүү хүчтэй. Зүг юм уу? Тэгээ дараа нь юу гэдэг вэ? Хүзүүндээ махтай.
Хүзүүний мах амттай юм байна. Ингэж орчдод тагтай. Ёо. Бүргэн хөөжтэй хүзүүний мах хамттай. Уг нь энэ хитэр байгаад идэг даанч энэ орчуулга нэрээ яа. Хамгийн сүүлийнх. За. Если вы знаете кого-то, это размер стороны. Если вы не знаете кого-то, это размер ладони. За энэ стаймер хэцүү. Ингэж байгаа байхгүй. Би яг шууд магшлаад орчуулж байгаа. Энэ хараа хэрвээ та хин нэг мэддэг бол энэ бол одоо тэр талынх нь баггүй юу? Хэрвээ та хин нэг мэдхгүй бол нөгөө тал нь гарын алга гинэ. Яг надад бол ингэж ойлгож байна л да. Тэгэхээр юу ах нь? Танилтай хүн талын чинь ээ. Танилтай бол талын чинь ээ, Танилгүй танилгүй бол хүн алгын чинь ээ. Энэ бол зөвхөн яг ингээд ойлгохдод бол нэрээ би өөрөө ч ойлгохгүй байна. Баяр хүргэе. За баярлалаа. Бүтэн нэвтрүүлгийг үзэхийг хүсвэл Late Night CGM сайтаар зочлоорой.